системийн инженерийн аргаар хуулийг шинжлэх, загварчлах боломж гэж энэ сэдвийг биднээс яагаад сонгосон бэ гэхээр ер нь та бүхэн анзаарч байгаа сүүлийн үед бол манай нийгмийн бүхэл салбарт бол их бухимдал их байна, их олон асуудал байна. За нэг хэсэг хүмүүсүүд нь их оронч болчихсон байна. Нөгөө их оронч улсууд байгаа гэхээр нөгөө хэсэг улсууд нь их оронч бус улсуудаас гарч ирж байгаа шиг байна. Улс төрчид биш улсууд гэвэл ингээд бүгдээрээ л одоо хоорондоо нэг хідэн одоо ойлголтоор жонглоордож байна. Тэр жонглоордож байгаа үгнүүд донд бол надад 5 ойлголт байна гэж харагдаж байгаа. Нэгдүгээрх нь бол хамгийн эхлээд бол ард түмэн. За хоёрдугаарх нь бол одоо төр. За гуравдугаарх нь бол одоо өнөөдрийн та биднээс ярих гэж байгаа хууль гэдэг юм ойлголт. За дөрөвдөх нь бол за олигарх гэдэг нэг бас нэг үг нэр томьёо одоо манайхны амд бол их орж ирчихсэн гэдэг. За тавдах нь бол бас миний ойлгож байгаагаар бол иргэний эрх. Тэр энэ эрх гэдэг энэ ойлголт, энэ 5 ойлголтыг бид бас нэг цэгцлэх талаар дөрвөлтэй арга хэмжээ авахгүй бол манай нийгэм маань бол одоо хэдийгээр биднээс бүгдээрээ монгол үгээр, монгол хэлээр уг нь хоорондоо ярилцаад ойлголцоод байна гэж боддог боловч хамгийн харамсалтай нь энэ ойлголтуудын цаана байж байгаа утга уд бол өөрөө маш олон янзаар хүн болгоны оюун санаанд нь бууж байна. Иннээсээ үүдээд одоо нийгэмд бол маш их одоо зөрчилдөөн, үл итгэлцэл, үл ойлголцол одоо бие биенээ заамдаж авдаг тэмцэл мэдлийн хэмжээнд хүртэл ингээд орж байна. За мэдээж энэ бол тийм нарийн төвхтэй их амархан юу яах ажил бол биш. Тэрнтэй бол би санал нэг байна. Тэгэхдээ бидний одоо нийгмийн өмнө энэ тулгамдж байгаа олон асуудлуудыг та бид шийдъя. Энэ бухимдлаа үүсгэж байгаа шалтгааныг нь алга болгоё гэх юм бол та биднээс энэ өдөр тутмын хэрэглэгддэг биднээс хоорондоо ярихдаа хэрэглэгддэг энэ үгнүүд буюу үгний цаана байгаа утгыг та биднээс нэг сайхан цэгцэнд оруулахгүйгээр бол одоо нийгмийн өмнө тулгарч байгаа олон асуудлуудыг шийдэх боломжгүй болчихжээ гэж ингэж байна. Тэр хууль гэдэг ойлголт бол та биднээс өдөр тутмын амьдралд одоо гүн гүнзгий одоо нэвтэрч байна. Та биднээс хуулийн дор л амьдрна. Хууль гэдэг энэ ойлголтыг одоо та биднээс нэг утгаар ойлгож нэг утгаар хэрэглэхээс өөр алга байхгүй. Гэхдээ тэрний өмнө бол яагаад хууль та бидэнд хэрэгтэй байдаг юм бэ гэдэг ойлголтод бол заавал асуултанд бол заавал хариулах хэрэгтэй. Тэр энэ хууль яагаад бидэнд байдгийг гэхээр та биднээс одоо хүн болгон манай нийгмийн бүрдүүлж байгаа иргэн болгонд зайлшгүй байх ёстой, хангагдаж байх ёстой суурь хэрэгцээнүүд байна. Энэ хэрэгцээний онол бол олон хувилбарууд байдаг. За манад сүүлийн үед бол хамгийн их өргөн хэрэглэгдээд ойлгогдоод байдаг нь бол Масловын онол гэдэг нэг юм байдаг. За Масловын онол бол одоо жоохон хоцрогдоод ингээд хэрэглэгдэхэ болж байгаа. За оронд нь олон онолууд гарч ирж байгаа. Тэр онолууд дундаас би бол нэг онолыг онцгойлон та бүхний анхааралд хүргэхийг хүсэж байна. За энэ маань болохоор Макс Нефийн хүний суурь хэрэгцээний онол гэж нэг юм онол. За тэр онлоо биднес үзэх юм бол хүн нас хүүс одоо яс үндэс одоо нийгэмд эзэлж байгаа байр сууриас үл хамааран хүн болгонд заавал байдаг, заавал хангагдаж байх ёстой 9 суурь хэрэгцээ байдаг. Амжиргаа одоо аюулгүй байх, танин мэдэх, нийгмийн харилцаанд оролцох, өөрийгөө илэрхийлэх гэх мэтчлэнгээр. Тэр энэ хүнийг хөдөлгөж байдаг энэ хүч нь бол энэ хэрэгцээнүүд нэг. Тэр энэ хэрэгцээгээ та биднээс заавал хангах ёстой. Энэ хангахын тулд бол та хангах зорилго тавьдаг. Тэр энэ зорилгыг та биднээс тавьсны дараа хүн үлсэж байгаа бол хоол олж идэх ёстой. Сургууль төгсөж байгаа бол би сургууль төгснө гэж зорилго тавина. Тэр энэ зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг та хүссэн үсээгүй заавал хийдэг. Энэ бол нөгөө байгалийн хуулийн дагуу шаардлагатай ийм шаардлагууд байна. Тэр энийг хэрэгжүүлэх та биднээс заавал хэрэгжүүлэх. Хоол эд сүсэж байгаа болоод хоол олж идэх л ёстой. Тэгэхээр энийг ямар аргаар хэрэгжүүлж байгаа вэ гэхээр та биднээс тодорхой зорилго руу чиглэсэн үйл ажиллагаа гэдэг. Тэр зорилго руу чиглэсэн үйл ажиллагааныхаа ерөнхий бүтцийг нь та биднээс заавал таньж мэдэх хэрэгтэй. Аль нь ч байлаа гэсэн тэр тухайн хүний хувьд бол эхлээд тэр хүн оюуны үйлдэлүүдийг заавал гүйцэтгэдэг, дараа нь биет үйлдэлүүдийг гүйцэтгэдэг. Оюуны үйлдэлүүд нь эхлээд та биднээс оюун санаанд явагддаг. Энэ оюун санаанд явагддаг энэ оюуны үйлдэлүүдийг гүйцэтгэхээ биднээс маш энгийнээр бодох гэж хэлээд байдаг тийм ээ. За энэ бодлын үндсэн дээр бол биднээс амнаас нөгөө үг гарна, гар хөл маань хөдлөн нөгөө биет үйлдэлүүдийг хийдэг. За энэ маань бол ингээд зогсолтгүй ингэж явж иж та биднээс тодорхой зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа амжилттай гүйцэтгэж чаддаг. За тэгвэл одоо биднээс дараагийн
анхааралтай авах зүйл маань одоо бол энэ орчин үед маань бол одоо маш олон тоног төхөөрөмжүүд одоо багаж хэрэгслүүд гарч ирж байгаа. Энэ тоног төхөөрөмж багаж хэрэгсэл програм хангамжууд яагаад бидэнд хэрэгтэй болж байгаа нөхөр зэрэг та биднээсийн оюуны эсвэл биеэр гүйцэтгэдэг олон үйлдэлүүдийн заримыг нь бүтээмжтэй болгох, заримыг нь хүртээмжтэй болгох, заримыг нь бага уртаг зардлаар хийх, заримыг нь аюул багтаа аргаар хийх гэх мэтлэнгээр ийм хэрэгцээ шаардлагаар гарцаа байхгүй биднээс тоног төхөөрөмж багаж хэрэгслүүдийг хийдэг болж байна. Тэгэхээр одоо бол энэ орчин үед бол та биднээсийн аливаа зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа энэ гурван гол үйлдэлүүдээс бүрдэж байна. Энэ гурван үйлдэл бол та өөрөө ажиглаад үзээрэй, таны өдөр тутмын амьдрал дээр ч гэсэн энэ гурав заавал хийгдэж байгаа. Одоо талах үйлдвэрлэдэг бизнес эрхэлж байгаа юун дээр бол энэ гурав заавал хийгдэнэ. Төрийн аль нэг байгууллага дээр бол энэ гурав болоод заавал хийгдэж байгаа. Тэр энэ нийтлэг одоо ийм бүтцийг биднээс гаргаж авснараа бол тэр үйл ажиллагааг бол одоо системийн загварт оруулах ийм боломж бүрдэж байгаа гэж ингэж ойлгож байна. За тэгэхээр юуны өмнө бол бас одоо өнөөдөр олон улсын хэмжээнд, Монгол улсын хэмжээнд, манай нийгмийн хэмжээнд одоо хууль гэдэг ойлголтыг та биднээс одоо хэрхэн ойлгож байна гэдгийг нэг жижигхэн төвөр ингэж үзэх юм бол та бүхэнд энэ дээрээс харна. За одоо монгол хэлний их тайлбар тойл гэдэг нэг тойл байдаг, онлайнаар байдаг. Тэр энэ дээр болохоор зэрэг одоо ингээ баахан тодтолтой төр засгийн дээд эрх барих байгууллагаас ингээд улсын хэмжээгээр бүх нийтийн дагуулдаг дүрм журмыг хууль гинэ гэж гисэн. За тэгжээч одоо нөгөө цэвэрлэгаан толь цэвэрлэгаан тал дээр бол нөгөө монгол хэлний их тайлбар талаас ондоогоор тодорхойлоод тавьчихсан байж байгаа. Энэ шийтгүүлэхээр батлсан тогтоол гэдэг. Тэгвэл одоо та биднээс алийг нь хэрэглэх юм дээр. Тэгэхээр энэ дээр зөвхөн энэ хоёроос ингээд харахад бол та биднээсийн оюун санаанд байж байгаа хууль гэдэг ойлголт бол одоо маш их том хуваагдмал байгааг бол энэ дээрээс харж байна. Олон улсад бас ингээд харах юм бол Кембриж нэг янзаар тодорхойлсон, Британика нэг янзаар тодорхойлсон, Оксфорд бас нэг ондоогоор тодорхойлсон ингээд явна. Тэр энэ хууль гэдэг ойлголтыг та биднээс оюун санаанд бүгдээрээ биеиндээ би хуулийн дор амьдрах ёстой, хуулийн захирагдах ёстой, энэ хүн хууль зөрчсөн байна, энэ хүн хуулийг дагахгүй байна гэж ингэж ярьдаг мөртлөө ойлголт маань биднээс оюун санаанд дотор байж байгаа хууль гэдэг ойлголт бол ингээд одоо нөгөө минингийн талд бэлчиж яваа зээрийн сүрэг шиг ингээд салангад болчихжээ. Энийг нэг болохгүй бол одоо болохгүй болж байна. За хуулийг яагаад биднээс нэг утгаар заавал хэрэглэх ёстой. За энэ 2025 оны 4 сарын 23-ны байдлаар биднээс ингээд нэг төвөр хийгээд үзэхээр тэр нөгөө legal info дээрээс байхаар заавал 932 хууль. За тэр нь зарим нь одоо нэг удаагийн үйлчлдэг хууль, нөгөөх нь зарим нь урт хугацааны яадаг гэдэг. За миний багцаагаар бол нэг энэний бараг нэг тал орчим нь бол одоо биднээсийн нийгмийн харилцааг тогтвортой зохицуулж явдаг энэ хуулиуд байгаа гэх юм. За тэгэхээр үндсэн хууль гэдэг нэг тусдаа нэг бие даасан хууль. Тэрнийг аваад үзэх юм бол тэрэн дотор хууль гэдэг үг тэр хуулийн дотроо шүү дээ. 143 удаа хуулиар гэдэг үг 49 удаа орсон. За тэгэхээр зэрэг одоо тэрнийгээ биднээс хэдэн янзаар саяын одоо цэвэрлэгаан тойл монгол хэлний их тайлбар тойл хоёроос ингэж үзэх юм бол хамгийн багадаа гэхэд биднээс 2 янзаар ойлгож байна. Тэгтэл биднээс бас нэг судалгаа хийж үзсэн одоо манай зэгцтэй сэтгэлгээний арга гэдэг сургалтанд хамрагддаг улсуудын дунд ингээд явуулаад хууль гэдгийг ингээд тодорхойлоод бичихээр зэрэг 5 янзаар тодорхойлж шүү дээ. Тэр одоо биднээс нөгөө хуулийнхаа үндсэн хууль дотор орцсон хууль гэдэг үг болгоныг биднээс 5 янзаар тайлбарлаад ингээд явж байна. За иргэний хууль гэдгээр хэрэг аваад үзэх юм бол хууль гэдэг үг бүр 400 гаруй орцсон. Хууль тогтоомжийн тухай хууль гэдэг 462 дөө орчсон. Ингээд зөвхөн энэ гурван хуулийг аваад үзэх юм бол нийтдээ хуулиар гэдэг үг бол нэг 1500 орчим орчихсон яваад байдаг. Тэгвэл энэ хуулийг гаргаснараа та биднээс юуг зохицуулаад байна вэ гэхээр иргэдийн гаргадаг хийдэг зан үйл, хоорондынх нь харилцаа, буруу зүйлийг дэнслэх үйл явц бол хууль гэдэг ойлголтоор л тодорхойлогдоод байдаг. Шүүхийн шийдвэр нь шүүгчийн хууль гэдэг ойлголтын шууд одоо тэр ойлголтоос нь шууд хамааралтай байдаг. Нөгөө шүүгч маань юу гэж ойлгож байгаа хууль гэдгийг. Нөгөө мөрдөн байцаагч маань юу гэж ойлгож байгаа. Энээс бол одоо шууд хамааралтай байна. Нөгөөт шүүгчийн ойлголт, иргэний ойлголт, мөрдөн байцаагчийн гурван ойлголтод зөрчилдөх юм бол энэ одоо маш их том одоо иргэний нийгэм байж боломгүй том зөрчилдөөнүүд ингэж үүсгээд. За иргэн хүнтэйгээ иргэн хүн төрийн байгууллагатайгаа хоорондын одоо харьцахад бол маш их олон зөрчилдөөнүүд үүсэж байна. Энэ зөрчилдөөнүүд юунаас үүдээд байна вэ гэхээр зэрэг та биднээсийн энэ нөгөө одоо өдөр тутмын хэрэгэлдэг хуулиудын одоо тоо хэмжээ, цар хүрээ агуулгуудаас бас шууд хамааралтай болоод байна. За тэгэхээр ер нь бол одоо энгийнээр ингээд тавчлаад хэлэх юм бол та биднээс нөгөө
хууль гэдэг ойлголтыг бол нөгөө нэг ийм цогц бүтэн олон хэв шинжтэй ойлголтыг биднес бүх талаас нь харахгүй байна. Зөвхөн одоо шүүгч хүн бол зөвхөн өөрийнхөө шүүгч гэдэг өнцгөөс хардаг. Одоо иргэн хүн зөвхөн өөрийнхөө иргэний гэдэг өнцгөөс хардаг. Тэгэхээр тэгсэн хэрнээ тэр нь бол одоо яг тэр хүний өөрийнх нь тухайн хүний харсан өнцгөөс харах юм бол зөв ойлголтууд яваад үнэн ойлголтууд байгаад байдаг. Тэгтэл жоохон хажуу тийшээ хараад ондоо энэ талаас нь ингээ харах юм бол нөгөө тэр хүний ойлголт нь ондоо болохоор болоод байдаг. Тэр биднес яг энэ одоо бүх талаас нь харсан болж өгвөл бүх талаас нь харсан ийм ойлголтыг бол та биднес нийгэмдээ төлөвшүүлж энийг хэрэглэхээс өөр арга байхгүй ийм болж байна. За чанаргүй хууль бол одоо манай нийгэмд бол их олон асуудлуудыг үүсгэж байна. За тэгэхээр чанаргүй хуулийн бол одоо их олон зөрчилдөөнүүд үүсдэг. Ойлголтын зөрчилдөөн, ашиг сонирхлын зөрчилдөөн, мэдээллийн зөрчилдөөн, хэмжүүрийн зөрчилдөөн, хүүргийн зөрчилдөөн гэдэг. Тэгээд одоо 900 гаруй хууль авчиад үйлдвэрлээд гаргаад хайцсан. Нөгөөдөл нь хоорондоо ингээд нэг баахан зөрчилдөөнтэй байдаг. За энээс үүдээд одоо бидэнд ямар асуудлууд үүсээд байна вэ гэхээр нийгэмд ямар асуудлууд үүсээд байна. Нөгөө ашиг сонирхлын зөрчилдөөн гэдэг юм үүсэж байна. Авилгал гэдэг юм үүсэж байна. Хүн суртал гэж юм үүсэж байна. Нөөцийн үр ашиггүй зарцуулалтууд явж байна. Тэгээд нөгөө талцчихдаг нийгмээр ингээд одоо нэг хэсэг нь эх оронч болсон, нөгөө хэсэг нь одоо эх оронч бус гэдэг жишээлбэл өнөөдөр бол одоо ийм талцал үүсэж үүсчихэд ингээд явж байна. За энэ хууль гэдэг ойлголтыг бол цэгцлэх нь бол зөвхөн манай одоо ийм хэрэгцээ шаарддаг зөвхөн Монгол байгаа юм биш юм лээ. Олон улсын хэмжээнд байгаа юм байлээ. Энэ хүн үнийг бол биднес нодлон Монголд урьж авчирсан одоо хууль зүйн яам болон одоо их хурлын хамгийн газрын холбогд туулцуудтай уулзсан энэ хүн бол Science of Law Institute гэдэг одоо think tank-ийг Америкт байгуулад ажилладаг хүн байлээ. Тэгээ энэ хүн бол өөрөө ном бичсэн. Яг энэ системийн инженерийн аргаар одоо хууль гэдгийг загварчлах ийм үндсэн гол санаа концепцүүдийг өөрөө гаргачаад энийг одоо бас олон улсын хэмжээнд түгээж явж байгаа хүн байлээ. Тэгээд энэ хүний одоо арга гаргачлаас бол бид бас жаахан баг хэрглэж байгаа, ашиглаж байгаа. За энэ хүний судалж байгаагаар бол ерөөсөө энэ хуулийг бол одоо гаргадаг арга нь бол олон одоо бүр хүн төрөлхтний түүхэд хамгийн консерватив арга хэвээрээ байсаар байгаа гинэ. За энэ хүн юу гэж байгаа вэ гэхээр хууль ер нь хуучин бүр одоо хүү нэгдлийн үеэс л за тэр үед хууль гэдэг үг хэрэглэдэгч байсан юм үгүй ч юм уу ямар ч байсан нийтээрээ дагаж мөрдөх тийм журам дүрмүүдийг гаргадаг. Тэгвэл бол нөгөө түүдэг галаа тойр сууж байгаа хин нэгэн санаа гаргаад тэгээ хоорондоо ярилцж байгаа. За одоо хэдүүлээ ийм журамтай байна шүү гэж ингээд дагаад тэгээ тэр нь хууль болоод ингээд явдаг байсан. Тэр арга нь өнөөдөр хүртэл бол яг хэвээрээ л ингээд яваад байна. Энийг өөрчлөхгүй бол одоо хууль гэдэг маань нийгэмд олон асуудлуудыг шийддэг биш харин олон асуудлыг үүсгдэг ийм хүчин зүйл болж хуурч байна гэж ингэж байна. Манай өнөөдөр ч гэсэн манай Монгол улсад бол одоо хууль санаачлагт нэг санаагаа гаргана. Тэгээд нэг хуулийн төслгээд боловсруулна өөрөө нэг юм бичнэ. Одоо нэг хууль санаачлагдаг эрэхтэй субъектийн тоо олон болчихсон. За тэгэл тэр хэрээрээ бол одоо нөгөө янз бүрийн санаа оноо гаргаад тэрнийг яаралтай сандруутай ямар ч гэнэ одоо нөгөө их хурл дээр баахан бухимдал үүсгэсэн одоо ингээл яваад байгаа. Тэр нь өнөөдөр манай байж байгаа бодит байдал маань. За энэ байгууллагатай бид хамтраад олон улсын системийн инженеруудын холбоотой хамтраад одоо SELAW гэдэг ажлын хэсэг дээр нь хамтарч ажиллаж байгаа. SELAW гэдэг нь System Engineering on Law Making гэж. Хуулийг бүтээхэд системийн инженерчлийн аргыг хэрэглэх энэ арга аргачлалыг нь хамтарч биднээс бүтээх ажил дээр энэ байгууллагатай манай байгууллагаас хамтар ажиллаж байгаа. За тэгээ одоо хамгийн одоо эхлээд бид юунаас эхлэх хэрэгтэй вэ гэхээр тэр хууль яагаад бидэнд хэрэгтэй байдаг юм бэ? Тэгэхээр манай өнөөдрийн тэр 900 гаруй хуулийн бараг одоо 99% нь бол ямар үгээр эхэлдэг вэ гэхээр энэ хуулийн зорилго нь харилцааг зохицуулахад оршино гэдэг үгээр эхэлдэг. Тэр энэ бол хуулийн зорилго нь мөн үгүй мөн. Тэгэхдээ одоо та биднээс цаашаа илүү гүнзгий одоо нарийн шийдлийг гаргах хэрэгтэй байна. Энэ зохицуулснаар та биднээс ямар үр дүнд хүрэх гэдэг юм. Тий зохицуулах нь бол хууль, дүрм, журм бүгдээрээ одоо зохицуулах үүрэгтэй ийм зорилготой байдаг. Тэгтэл энэ одоо нийгмийн даатгалын тухай хууль, энэ одоо эрүүгийн тухай хууль хоёр бол хоёр ондоо бас зорилготой. Хоёулаа зохицуулж байгаа боловч ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байгаад байдаг. Тэгэхээр энэ тодорхой болгох хэрэгтэй. Энэ тодорхой болгоход та бидэнд юу нэмэр болох вэ гэхээр зэрэг нийгмийн өмнө ямар асуудлууд тулгарч байна вэ? Энэ асуудлуудыг та биднээс таньж мэдсэн байх хэрэгтэй. Энэ асуудлуудыг шийдэх шийдэл нь бол энэ хууль мөн гэдэг одоо концепцийг ерөнхий санааг бол одоо энэ системийн инженерчлийн шинжлэх ухаанаар санал болгоод байгаа хэрэг. За хуулийг боловсруулахад бол одоо маш олон хүчин зүйл нөлөөлдөг.
За энэ дээр одоо нийгмийн үзэл баримтал, цаг уур, газар зүйн байршил, түүх, ёс заншил, технологийн дэвшил, шийдвэрлэх асуудлын шин чанар, мэдлэг ур чадвар, итгэл үнэмшил гэдэг. Тэр ингээд дунджаар одоо тэр Дэвид Шринк гэдэг хүнтэй биднес ингээд тоолж үзэхэд бол нэг хуулийг боловсруулахад бол хамгийн багадаа шүү 50-аас 70 суур хүчин зүйлүүдийг харгалзан үзчихэж хуулийн төсөл маань боловсруулах хэрэгтэй болоод байгаа. Энэ дотор бол тэр нөгөө нийгмийн үзэл баримтлал, цаг уур муур энэ тэр бүгдээрээ ингээд ороод байгаа. Тэгэхээр хуулийн төслийг боловсруулна гэдэг маань бол өөрөө маш нарийн төвөгтэй процесс гэдэг нь энэ дээрээс харагдаж байгаа. За энэ системийн инженерчлэлийн институт бол одоо ер нь бол 1940-од оны үеэс их хүчээ авч байгаа. Дэлхийн 2 дугаар дайны үед бол нэлээд өндөр хөгжлийн түвшинд хүрсэн юм байлаа. Одоо бол дайн баттан хамгаалахын зорилтоос хамаагүй халиад одоо нийгмийн шинжилгээ ухаан руу ингээд орцсон байгаа. Та бүхэн энэ талаар илүү мэдээллийг олж авъя гэвэл энэ байгууллагын вебсайт руу ороорой. За системийн инженерчлэлийн нэг шинэ сүүлийн одоо эрчимтэй хөгжиж байгаа салбар нь бол нийгмийн системийн инженерчил, social system engineering гэж байна. Social system engineering бол нэг 2010-ад оны үеэс ирч хүчээ авж байгаа ийм чиглэл байгаад байгаа. Энэ чиглэлээр бол одоо ер нь бол энэ Инкоцгийн сая миний хэлдэг энэ байгууллагын хуралд ингээд очиход бол урд нь 2018 онд 19 онд бид анх очиж байхад бол тэнд тавьж байгаа нийт илтгэлийн бараг нэг 80-90% нь бол дандаа техник технологийн чиглэлийн илтгэлүүд байдаг байсан болоод нодлон очиход бол одоо бараг нэг 40-50% нь бол одоо нийгмийн чиглэлийн системийн одоо илтгэлүүдийг ингээд сонсдог байна. Тэгэхээр энэ дээрээс бол та бүхэн бас хараа системийн арга бол одоо бүр улам бүр их түгэнд дэлгэрч байна. За бид бол зорилготой үйл ажиллагааны загварыг бүтээсэн. За тэр загварыг бүтээхэд бол биднес формал систем гэдэг онол дээр суурилсан. За формал систем гэдэг маань бол аксиомуудыг тодорхой зүй тагтлын дагуу хооронд нь уялдуулах замаар онолыг бүтээхэд ашигладаг хийсвэр, оюуны хийсвэр загвар юм. Тэгээ аксиом гэдэг маань та бүхэн бүгдээрээ мэдж байгаа байлгүй. Энийг бол одоо үнэн эсхийг нь нотлох шаардлагагүй илэрхий үннийг биднес аксиом гэдэг. Тэгээ бидний гэдэг нь бол би одоо манай энэ системийн инженерчлэлийн институт тэгээд яг энэ институтын бүтээл дээр суйрлаад бол тус гэдэг ийм загвар, тус гэдэг нь бол тохиргоотой угсардаг систем гэсэн 3 үгний эхний өсгөд байгаа. Тэр энийг бол та биднес гэр бүлийн юунд хэрэгжилж болно, байгууллагын хэмжээнд хэрэгжилж болно, нийгмийн хэмжээнд хэрэгжилж болохоор ийм загварыг гаргаад байна. Тэр энэ загварын суурь нь бол энэ 5 аксиом байгаа. Одоо ямар нэг гэр бүл байгууллага нийгэм оршин тогтноод байгаа бол тэр маань нэгдмэл зорилготой байгаа учраас оршин тогтноод байна. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд бол бүх талууд үүрэг хүлээдэг. Эрх хидэлдэг биш, бүгдээрээ үүрэг хүлээдэг. Тэгээд тэр нөгөө нийгмийн систем учраас хүн бодож сэтгэхэд нь зайлшгүй шаардлагатай чанартай өгдөл нь байх ёстой. Бүгдээрээ тэр юугаа хэмждэг байх ёстой. Тэгээ эргэх холбоо буюу оншилгоо, шинжилгээ бол банк хийгдэг байх ёстой гэсэн 5 суур аксиом дээр суурилсан загварыг бид санал болгоод байна. За энэ загварыгаа дүрслийн хэлбэрт оруулах юм бол энэ дээр харагдаж байгаа. Энэ загварыг бол биднээс их олон судалгааны ажил дээр хэрэгжилж байгаа. Нийгмийнх дээр одоо бид 2018 онд Монгол улсын үндсэн хуулийн үзэл баримтлалыг энэ системийн загварлаа оруулж болох нь гэдэг судалгаа хийж үзсэн. Болохоор юм байна. Гэр бүлийн судалгаа хийж үзсэн, спортын багийн хийсэн, бизнесийн байгууллагыг хийж үзсэн. За дөнгөж одоо биднээс нэг том судалгааны ажлыг бол дуусгаж байгаа. Тэр маань болохоор нийгмийн хамгааллын яамтай хамтраад нийгмийн хамгааллын үндэсний тогтолцооны загварыг нь гаргах ажлыг мөн энэ загвар дээр суурлаад ингээд хийж байгаа. Тэр энэ загвар маань бол одоо нөгөө нэг бүр тоо шиний бас бишээ. Та биднээсийн менежментийн ухаанд хэрэгэлдэг нөгөө PDCA гэдэг энэ 4 цикл дээр суурилсан ийм загвар байгаа даа. Тэгээ би яагаад энийг одоо та бүхдийн анхааралд ингээд хүргээд байна вэ гэхээр зэрэг хууль гэдэг маань бол өөрөө нийгмийн өмнө тулгарсан ямар нэг асуудлыг шийдэх цогц үйл ажиллагааны одоо алавдаг чийдэг ийм шийдэл байдаг. Тэр энэ системийн загварыг биднес ашиглах юм бол нөгөө хуулийн дотор бичигдэх олон оролцогч нар байна. Оролцогч нарын гүйцэтгэх үүргүүд байна. Энэ үүргүүдийг нь бүгдээрингийн сайхан эмэг цэгцтэй, нэг цэгцтэй сайхан загварт оруулах боломж бол системийн инженерийн арга бидэнд олгож байна гэж үзэж байна. За ингээд бид бол системийн инженерчлэлийн аргаар хууль гэж чухам юу хэлээд байгаа юм бэ гэдгийг тодорхойлохыг энд оролцсон. Энэ бол одоо мэдээж туйлын төвс төгөлдөр зүйл бол биш. Тэгвэл ямар ч байсан та бүхдүүд эндээс ингээд харьцуулаад хараад нөгөө монгол хэлний их тайлбар нөгөө цэвэрлэгэн тойл эдэнс дээр байж байгаа тодорхойлтоос бол чанарын том ялгаатай ийм ойлголт гэж. За энийг та биднээс оюун санаанда
хүлээн зөвшөөрөх юм бол бидэнд ямар давуу тал үүсэх гэдэг нь гэхээр зэрэг хуулийн агуулгын бүтцийг нь жишг загвар руу оруулах боломжууд байдаг. За жишээлбэл одоо хуулийн зорилго гэдэг юм тодорхой байх ёстой. Тулгуур ойлголтуудын тодорхойлтууд нь байж байх ёстой. Зарчмууд нь байх ёстой. Зорилгын хэрэгжилтийн хэмжээр үзүүлэлтүүд байх ёстой. Энэ нь бол одоо манай одоогийн өнөөдрийн аль ч хуулийн дээр байхгүй байгаа шийдэл шүү. Тэгээ та биднес одоо хэрвээ хууль сайн чанартай хуультай бай гэх юм бол энэ хуулиар ямар зорилгыг хэрэгжүүлэх гээд байгаа энэ хэрэгжүүлж чадж байгаа эсхийг биднес хэмждэг хэмжүүрүүдийг нь давхар баталж явж явах хэрэгтэй юм байна гэдэг ийм санааг авч байна. За тэгээ оролцогч талуудын талууд болон тэдгээрийн гүйцэтгэгчийг үүргүүд тэгээд зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг нь бидэнд бичдэг баймаар байна хуулиндаа. Мониторингийг бичдэг баймаар байна, онцлогоог нь бичдэг баймаар байна. Бусад харилцан хамааралтай хуулиудтай уялдуулах шийдлүүд нь бас байдаг баймаар байна. Нийгмийн даатгалын хууль гэхэд бол одоо нөгөө бодлого төлөвлөлтийн хууль, одоо төрийн албаны хууль, өшөө ямар хуулиуд гэдэг энэ хуулиудтай бол бүгдээр хоорондоо харилцан уялдаатай нэг цогцолсон байх хэрэгтэй. За оролцогч талуудын хүлээх хариуцлага гэдэг. За энэ бол 11 ийм одоо нэгж бүрдсэн одоо хуулийн жишг агуулгатай биднес болчиход болмоор юм шиг харагдаад байгаа. Тэгээ энэ дээрээс тэр байн байхгүй гэдэг нь биднес зүгээр тэр жишээ болгож авсан тэр нийгмийн даатгалын тухай хуулийг ингээд үзэх юм бол энэ дотор байхгүйнүүдийг энэ тэр улаанаар бичсэн байгаануудын ногооноор бичсэн байж байгаамаа. За бас нэг зүйл бол биднесийн энэ хуулиар бол дандаа оролцогч талуудад үүрэг хүлээлгдэг. Тэр нөгөө үүрэг маань тодорхой хариуцлагатай байх хэрэгтэй гэдээ биднес бие биенээсээ шаарддаг. Тэгтэл тодорхой хариуцлагатай байна гэдгийг биднес хэмжиж болдог, шалгаж болдог хэв шинжүүдээр тодорхойлохгүй бол болохгүй байгаа. Тэр энэ биднесийн нэг санд болгож байгаа системийн инженерийн арга дээр суурилсан аргачлал бол үүрэг болгоныг оролцогч тал болгонд хүлээлгэж байгаа үүрэг болгоныг биднес энэ 5 шалгуураар хэмждэг болёо. Ингэх юм бол нөгөө үүрэгжүүлэлтийнхаа чанарыг нь биднес хэмжиж болох юм. Тэр тохойн хуулиар, журмаар, дүрмээр одоо хэн нэгэнд үүрэг хүлээлгэж байгаа бол үүрэг гүйцэтгэгч нь тодорхой баймаар байна. Тодорхой бүр албан тушаалтан байх хэрэгтэй. За үүргийн хүрээнд хийгдэх үйлдэл нь тодорхой байх хэрэгтэй байна. Тодорхой зүгээр одоо манай зарим хуулийн дээр чинь нэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ ч гэдэг юм уу, тэгэх эсхийг шийдвэрлэнэ ч гэдэг юм уу. Нэг ийм авч болдоггүй, хайж болдоггүй үгнүүдээр авчиж бичсэн байдаг тийм. За үйлдэлд өртөх объектыг нь тодорхойлсон байх хэрэгтэй. За одоо мэдээлэл явуулна гэсэн бол яг ямар мэдээллийг явуулах юм тэр нь бол тодорхой байдаг. За үүргийг гүйцэтгэх нөхцөлийг нь тусгасан байх хэрэгтэй. За энэ дээр бол одоо энэ ажлыг хийсний дараа энийг хийнэ ч гэдэг юм уу. Ийм цаг хугацаагаар ийм давтамжтайгаар хийнэ гэдгийг нь тодорхой байлгасан байх хэрэгтэй. За үүргүүдийг гүйцэтгэснийг нь нотлох баримт үүсгэх боломжтой байхаар хуулиудын заалтуудыг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо биднес чинь нөгөө энэ үүргээ биелүүлсэн эсхийг нь хэмжиж чадахгүй, шалгаж чадахгүй ингээд яваад тэрнээс болоод их олон асуудлууд үүсэт идэг юм байна гэж бодлоо. За ингээд биднес бол энэ саяын хэлсэн одоо системийн инженерчлэлийн арга дээр суурилсан загваруудаар бол за одоогийн байдлаар бараг 40-од судалгааны ажил хийсэн байгаа. Тэр энэ судалгааны ажлуудын үр дүнгээс үзэхэд бол ер нь энэ загварыг бол биднес ашиглах юм бол юм боломжтой юм байна гэж ингэж үзэж байгаа. За хоёр дахь зүйл бол ер нь бол та биднесийн энэ одоо хуулийг боловсруулахад бол нэг бас анхааралтай авах ёстой зүйл бол биднесийн үндсэн хуулийн тухай биднесийн ойлголт юм байлээ. Тэр биднес энэ үндсэн хуулийг нэг утгаар ойлгож ээж тэгээд бүгдээрээ хүлээн зөвшөөрч сайн муугийн тухай асуудал энэ дээр байхгүй. Өнөөдөр нэгэн л үндсэн хууль бидэнд байгаа бол та биднес тэрнийг ямар ч төвшөнд тэр их оронч бус улсууд бүгдээрээ энэ үндсэн хуульдаа бол захирагдах хэрэгтэй юм байна. Тэр энэ үндсэн хуулийг нэг утгаар ойлгох боломжийг бол системийн инженерчлэлийн аргачлал бидэнд өгж байгаа. 2018 онд биднес үндсэн хуулийн үзэл баримтлалыг системийн инженерчлэлийн аргаар загварчилж үзсэн. Энэний үр дүнд бол хит 16 гэдэг нэртэй загварыг гаргасан байгаа. Үндсэн хуулийг та биднес нэг утгаар ойлгож иж тэрэн дотор одоо нийгмийн даатгалын хууль, одоо тээврийн хэрэгслийн хууль ч гэдэг юм уу цагдаагийн хуулиуд хаана байх вэ гэдгийг эмх зэгцэнд оруулж ашиглах ёстой юм байлаа шүү гэж ингэж бодож байна. За ингээд миний цаг бодвол дуусж байгаа бох тийм үү?